Сайн байцгааны эрхэм хүндэт үзэгчдээ Төмөрбаатартай хамт Япон орноор аялын цуврал нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. За өнөөдөр та бүхэндээ цуврал нэвтрүүлгийнхээ нэгэн дугаар Мияжима гэж нэрлсэн нэгэн дугаарыг өргөн барихад бэлэн болоод байна. За бид одоо аяллаа үргэлжлүүлээд Хирошима хотоос цахилгаан галт тэрэг Деншагаар гарсан. За ингээд Деншагаар явсаар байгаад Мияжима гэдэг өртөө вокзал дээр ирсэн. За Мияжима гэдэг бол арлын нэр. За Япон даяар алдартай ийм бурхны арал гэж нэрлэгддэг ийм ариун дагшин арал л да. За энэ арал бол одоо аялал жуулчлалын том төв. За энэ арал руу гадаадын жуулчид, за японочууд өөрсдөө маш их олноороо ирдэг. За жилийн 4 өдрөд тасралтгүй ирдэг. За хүүхдүүд, за гэр бүлэрээ японочууд бас хэрж байна. За ингээд Мияжимагаас одоо өртөөнөөс шууд вокзалаас за фери буюу одоо зорчигч тээврийн усан онгоцон суугаад уг арал дээр бид хэлж байгаа. За энэ усан онгоц маань бол нэг 10-аад минут явсаар байгаад ирсэн. За энэ фери гэж нэрлэдэг энэ усан онгоц тиймээ зорчигч тээврийн одоо хүн зөөдөг талаар бас манайхан бас өмнө нь үзсэн. За бид Окинавад явж байхдаа бол бас эзэнгүй арал руу аялал хийсэн. За тийшээ бол бас энэ феригээр явж ирснийг та бүхэн санаж байгаа баха. За ингээд бид энэ Мияжима аралд хийсэн аяллахын тухай өнөөдрийнхөө дугаар танилцуулах юм. За энэ нэвтрүүлгээр та бүхэнд Ицукушима гэж бас өөрөөр нэрлэдэг байгаа энэ Мияжима арлыг. За энэ арлын одоо тухай ерөнхийд нь танилцуулна. За энэ аралтаа одоо хаяад ирлэн усан дээр байрлсан Шинто шашны Ицукушима сүм хийдийн тухай бас танилцуулна. За энэ бол нэлээд тийм сонирхолтой өвөрмөц нарийн хийцийн бас түүхтэй ийм сүм хийд байгаа. За мөн түншлэн арал дээр оршин суудаг хүмүүсийн тухай бас товчхон танилцуулна. За одоо дээр нь энэ Шинто шашны нэгэн бэлэг тэмдэг энэ тори гэж хаалганы тухай. Одоо энэ тори гэж хаалга бол одоо энэ далаа дээр байрлалцсан байгаа. Бас тухай танилцуулах юм байгаа. Арал бол өөрөө өрдөөсөө уулархаг, өрдөөсөө уулаар бүтсэн гэж, уулнаас бүтсэн гэж хэлж болно. Тэгэхээр уулын орой руу энэ дүүжин одоо тээврийн хэрэгслэр ингэж гарч байгаа. За бид нар одоо энэ дүүжин автобус, энэ дүүжин унаагаар уулын орой дээр гарч, за уулын оройгоос эргэн тойрны сайхан үзмжийг одоо бас камертаа болгож бичлэг хийсэн. За Ситогийн дотоод далаа, Ситогийн дотоод тэнгис гэж нэрлэдэг. За тэр тэнгист байгаа одоо арлууд бол маш сайхан үзмжтэй харагдаж ирсэн. За энэ тухай та бүхэнд бас танилцуулах болно. Дэлхийд сүлжээгээрийн эхний 3-т багтдаг Японы аялал жуулчлалын шилдэг компани HIS 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Япон улсын дотоодын хурдан болон энгийн гал тэрэгний олон дахин хэрэглэдэг хамгийн хямд Japan Rail Pass билетийг зөвхөн манайхаас худалдан аваарай. Манай компани Ана компанитай хамтран зочд буудал агаарын тээврийн үйлчлэгээ хосолсон тусгай аяллаа багц үйлчилгээг монголчуудад санал болгож байна. HIS компани Япон руу хямдаар хурднаар таны хүссээр аялуулах бол сэтгэл сэргээсэн аялал, насан туршийн дурсамж. HIS таны аяллыг хөтөж. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Япон сампин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай. Сургалт Япон стандартаар явагддагаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайха Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний нэвлэлийн холбооны байр 104 замын уулзуур 115 дугаар байр. Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр. Эрдэнэт хотын Их Мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй.
За бид нар аялаа үргэлжлүүлээд энэ Мияжима арал дээр ирчээд байна. За Мияжима арал гэдэг бол энэ жижигхэн арал. Энэ Хирошимагийн хажууд байдаг. Өглөө бид нар Хирошимагаас гараад яг 15 минут энэ фери гэж усан онгоцоор ингэж яваад энэ арал дээр ирж байгаа. За энэ бол аялал жуулчлалын одоо маш том төв. За Японы 3 сайхан үзмжийн нэг гэж нэрлэдэг. Мияжима гэж арал. За тэгээ энд бол одоо Утсукуши Жинжа гэж энэ Шинтогийн ийм алдартай сүм байдаг. Хийд. Тэ. Энэ бол 1168 онд байнуудаа байгуулагдсан. Тухайн үеийн Хэйаны үеийн шогун Тайра Киёмори билүү да түрүүн хөшөөнд бас байж байсан. Анх санаачилж энийг ингэж байгуулсан. За энэ бол усан дээрх тийм далаа дээрх Жинжа одоо хийд гэж нэрлэдэг. За Хэйаны үеийн за энэ одоо Мияжима арал бол хийд байна. Дээр нь энэ тори одоо энэ Жинжа буюу одоо Шинтогийн шашны сүм хийд рүү яг одоо тийм хамгаалах маяг гэдэг үүд хаалган болж болдог ийм тори яг далаа донд усан дотор ингэж байж байна. Тэгээ энэ бол энэ Жинжа бол өөрөө усан дээр далаа дээр хөвж байрладаг ийм хийд гэж нэрлэдэг. Одоо ингэж мөрөөдөж тухайн үед бол одоо японочууд байгуулсан гэж байгаа. За иймэрхүү одоо иж бүрэн одоо цогц ийм сайхан байгууламжууд энд байна. Тэгээ 1996 онд дэлхийн өв санд бүртгэгдсэн ийм сайхан газар. За энд одоо бид нар ирчээд байна. Энэ Мияжима арлыг бол бурхны арал гэж японочууд нэрлэдэг. Эрт дээр цагаас одоо бурхад энд бол оршиж тогсож тогтнож энд байрладаг гэж ярьдаг, тэгж итгэдэг. Тэндээс үүдээд бол бурхны арал гэж нэрлэдэг. За одоо бол нэг 1800 орчим хүн энд амьдран суудгийн байна. За эргэн тойр нь бол 31 орчим километр ийм. За тэгээ энд одоо японочууд аялал жуулчлаар маш их ирдэг. За бас их тийм сайхан бурханлаг гэх юм уу да тийм ээ. Их тийм сайхан уур амьсгалд бүрдсэн ийм арал юм байна. Тэгээ хүмүүс энд аялал жуулчлаар ирэхээс гадна хурим найр хийдэг. За хурим хийдэг. Түрүүн бид бас сүмийн хийдийн захиргаагаар орж зөвшөөрөл авсан л да. Энд бид нар бас телевизийн бичлэг хийх учраас гэдэг. Тэгсэн урьдчилаад бас бичгээр за та нар Монгол хүмүүс юм бол Монголоосоо бичиг ирүүлээд ингэж зөвшөөрөл авах хэрэгтэй гэж энэ. Гэхдээ таны ярьж байгаагаар бол та бол бас нэлээд тийм хоёр орны нөхөрлөл найрамдалд бас хувь нэмэр оруулдаг хүн шиг байна. Тийм учраас танд бид нар зөвшөөрье. Тэгтээ та нутагтаа очоод бид нар захиа илгээгээд бас нөхөх байдлаар тийм зөвшөөрөл аваарай гэдэг. Ингээд бид нар нэг юм шар ийм бугуунда зүүдгийн зөвшөөрлийн бичиг өгөөд бид нар ингээд бичлэг хийж байна. За тэгэхэд тэнд бол зарлал байж исэн ингээд хурим хийх бол зөвшөөрөл авах газар, хурим хийх бол бас уулзаж бүх зүйлээ ярилцах газар гэж байсан. Тэгээ би бас гайхчихсан. Тэгсэн чинь энд ирж энэ арал дээр ирж энэ сүмд бас хурим хийдэг юм байна. Тэгээ сая бас бид нар хурим хийж байгаа хүмүүстэй бас таарлаа. За нэг иймэрхүү. За тэгээд ийшээ энэ юу болов шүү дээ. Одоо ингээд намар учраас ус нь ингээд татагдаад энэ хавьдаа бол ус бол их гүйхэн бараг байхгүй болсон байна. Зундаа энэ төр бол төрлөг болоод энэ бол тэр чигээрээ ингээд усаар одоо дүүрдэг юм шиг байна. Тэгээ ингээд ийшээ ингээд гарахаар бол одоо ус бол дүүрээд тэгээ тэр юу нь бол нөгөө торийн гэж тийм ээ. Бол одоо их сайхан харагддаг юм шиг байна. Тэгээ энэ хийдийг тийм ээ одоо байгуулсан технологи нь бас нарийн байгаа. Одоо ингээд тэр багнууд нь одоо энэ юу руугаа орцсон, далаа руугаа суудсан. Ингээ харахад бол модуль юм шиг харагдах юм. Тэгээд модын одоо сольдог болоо яадаг бол мэдэхгүй. Бас нарийн хийж одоо уралсан байж таараад. Энэ шалын нь бол сольдог юм байна. Энэ хэсэгтээ бол шинээр хийцэн. Одоо энэ нь бол арай жоохон хуучин иймэрхүү маягтай. За ингээд бид нар одоо энэ сайхан арал дээр хийж байгаа аяллаа үргэлжлүүлнэ. Одоо энэ дөр уул руу ингээд олсоор тийм ээ олсон татлагтай ийм авирдаг тийм байгууламж энэ төр байгаа. Тэрүүгээр бас орчиж үзье гэж бодож байна. За нэг иймэрхүү.
За та бүхний харж байгаа энэ торийн хаалганы талаар бага зэрэг дэлгэрүүлж ярив. Энэ хаалганаас эхлээд л одоо сүм хийдийн нутаг дэвсгэр болно гэж үздэг. За энэ хаалгаар ороод ч юм уу хаалганы хажуугаар ингээд өнгөрмөгц. За бурхан оршин суудаг газар. Тийм учраас бидний хажуугаар бол бурхан байгаа шүү гэж ийшээ ирсэн хүн болгон одоо Япон хүмүүс боддог гэж байгаа. За энэ Мияжима арлын энэ торийн хаалга бол бүр эрт дээр үеэс буюу 12 дугаар зууны үеэс л бий болсон гэж ярьдаг юм байна. Гэхдээ одоо бидний харж байгаа энэ хаалга бол 1875 онд хийгдсэн юм байна. За 16 м өндөртөө. За ийм том торийн хаалга бол Японд бол тун ховор байдаг юм байна. За Мияжима арал дээр гадаадынхан за японочууд маш олноороо зочлон ирдэгэ гэж түрүүн бид ярьсан. За уг нь бол энэ арал дээр 1800 орчим хүн оршин суудаг. Гэтэл энэ арал руу одоо жилдээ гадаад дотоодын 3 сая гаруй жуулчид аялагчид ирдэг юм байна. За би бас зарим нэг жуулчтай уулзаж үзлээ. Энэ англиас ирсэн 2 жуулчинтай уулзаж бага зэргийн яриа өрнүүлсэн. За энэ 2 хүн бас ярьж ирсэн. За Японы өвөрмөц газраар орчиж үзмээр байна гэж найз нартай одоо ярьсан Япон найз нартай. Тэгсэн чинь Токиод байдаг найз нь зөвлөсөн байна. Энэ Мияжима гэж арал руу ирээ гэж. Тэр бол их сонирхолтой өвөрмөц газраа гэж. За тэгээд энэ 2 жуулчин ярьж ирсэн Японд анх удаага ирсэн. Маш их өвөрмөц соёлтой, зан заншилтай ард түмэн юм байна. Тэгээд үзэж харах асууж лавлах юм одоо маш их байна. Магадгүй бид Японд дахиж олон удаа ирэх байхаа гэж ярьж ирсэн. За тэгэхээр энэ Мияжима арлыг бол бурхны арал, ариун дагшин газар гэж японочууд үздэг. За арал дээр хүн болоод амьтдыг оршуулдаггүй. За мод бутсуугийг тайрахгүй, цэцэг навчийг бол тасдаггүй. Одоо энэ арлын амьтад шуудыг үргээдэггүй ийм ёс журамтай юм байна. За тийм ч учраас одоо сармагчин, за бугын янз бол дураараа чөлөөтэй явж байдаг. За энэ уулын оройгороо бол уулын дотроо бол сармагчид маш их байдаг гэсэн. За ингээ бугын янз одоо хүний гараас хоол тэжээл авах гээд зүтгэж байгааг бол та бүхэн харж байна. Дэлхийд сүлжээгээрийн эхний 3-т багтдаг Японы аялал жуулчлалын шилдэг компани HIS 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Япон улсын дотоодын хурдан болон энгийн гал тэрэгний олон дахин хэрэглэдэг хамгийн хямд Japan Rail Pass билетийг зөвхөн манайхаас худалдан аваарай. Манай компани Ана компанитай хамтран зочд буудал агаарын тээврийн үйлчлэгээ хосолсон тусгай аяллаа багц үйлчилгээг монголчуудад санал болгож байна. HIS компани Япон руу хямдаар хурднаар таны хүссээр аялуулах болно. Сэтгэл сэргээсэн аялал, насан туршийн дурсамж. HIS таны аяллыг хөтөж. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Япон самбин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай. Сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайха Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний нэвлэлийн холбооны байр. 104 замын уулзуур 115 дугаар байр. Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар. 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр. Эрдэнэт хотын их мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй. За энэ арлын
оршин суугчид гол төлөв жуучдад зориулсан дэлгүүр хоршоо, гуан ресторан ажилуулдаг юм шиг байна лээ. За биднийг очих үед 3 дугаар дүүргийн холбоо гэдэг нэртэй олон нийтийн байгууллага хүүхдүүдэд Япон соёлыг танилцуулах ийм арга хэмжээ зохион байгуулж байсан. За цагаан будааны боо мочийг яаж хийдэг талаар хүүхдүүдэд үзүүлж ингэж танилцуулж байсан. За энэ арга хэмжээгээ бол нэлээд сонирхолтой хэлбэрээр явуулж байсан. За энэ мочи гэдэг бол одоо цагаан будаагаар хийсэн одоо боо. За эхлээд цагаан будаагаа бол ингээд жигэнчгээд за тэр савн дотор хийгээд ингээд тал талаас нь ингээд нүдээд байгаа. Одоо нүдүүрээр. За ингээд нүдээд бяцлаад ийм гурилны хэлбэрт оруулна. За энэ өөрөө жигэнцэн будаа учраас одоо болцсон гэсэн үг. За тэгээд янз бүрийн бас тийм өнгө оруулаад ах шиг байгаа. Ягаан, ногоон энэ төр. За тэгээд тэрийгээ бас хуурай ийм одоо чихэрлэг ийм нунтгад одоо хийж гаад одоо хэлбэрт оруулаад ингээд мочи одоо боовыг идэхэд одоо бэлэн болгож байгаа. За энэ ажлыг бол хүүхдүүдээр хийлгэж хүүхдүүдэд зааж ингэж байсан ийм арга хэмжээ явагдаж байсан. За тэгээд энэ үеэр за одоо би бас тэнд оролцлоо бас хүмүүст хэлээд Монголоос явж байгаа аялагчид жуулчд байна гэд. Тэгээ бас энийг одоо танилцуулж явна гэд. За тэгээд тэр будааг нүдэх арга хэмжээнд нь бас орсон. Тэгээ тэнд бидэнтэй танилцсан нэг хүн та нар монголчууд уу та нарт нэг сони юм үзүүлээгээд биднийг ингээд дагуулад явсан. За тэгээд за энэ уулын орой энэ уулын дээд хэсгийг хар гэд. Тэгээ энэ манай энэ Мияжими арлыг бол одоо бурхны арал гэдэг. Тэгээ одоо энэ та нарын харж байгаа энэ уулын орой энэ дээд хэсэг бол яг одоо хөвтөж байгаа бурхан юм шиг ингэж харагдаж байх хэрэгтэй гэж. Тэгээд одоо үнэхээр л сайн хараад байхаар бол яг л одоо тэр ам хамар энэ төр нь бол одоо нэг хөвтөж байгаа юм бурхан юм болов гэж бодогдохоор ингэж харагдаж байсан. За бид нар одоо Мияжими арал дээр аяллаа үргэлжлүүлж байна. За арал дээр одоо тэр Үцкүши жинжа гэх тийм Үцкүши шима жинжа гэд Шинтогийн шашны дэлхийн одоо өв санд бүртгэгдсэн ийм Шинтогийн сүмээр одоо орж үзсэн, бичлэг хийсэн. За тэгээд эргэн тойрных нь газруудаар бас явж үзлээ. Маш сайхан ийм одоо аялал болж байна. Одоо сайхан үзэмж энд байгалийн харагдаж байна. Тэгээ энэ Мияжими арал бол одоо Японы 3 одоо сайхан үзэмж, 3 сайхан газрын нэг гэж нэрлэгддэг. Тэгээ японочдын бас эрх дуртай ийм арал. За одоо Хирошима хотоос бол нааша усан онгоцоор нэг 15-аас 20 минут яваад бид нэр ирлээ. Тэгээ энэ арлыг бол одоо бурхны арал гэж нэрлэдэг. Түрүүн би бас ярьсан. Тэгээ ингээд их тийм амьд энд бол одоо бурхад одоо нойрсдог, бурхад одоо оршдог гэж японочууд үздэг. Тэгээ энэ эргэн тойрон бол нэг 31 км урттай ийм жижиг арал гэж хэлэх үү. Одоо бидний арал нэг мэддэггүй биднээс хувьд бол нэг тийм жижиг арал биш юм шиг ингэж санагдаж байна. Тэгээд одоо энэ уулын нөгөө талдаа бол Хирошима хот байгаа. Хирошима мужи бол одоо Хоншү арал дээр байрлаж байгаа. Арал гэж бид нар яриад байгаа. Хоншү арал бол Японы одоо гол 4 том арлын нэг одоо үндсэн том арал шүү дээ. Токио, Нагоя, одоо Осака бүх том хотод байрладаг хамгийн том арал. За энэ Хирошима арлаас одоо за ийшээгээ байх шиг байна. Энэ талд бол Кюшү арал байгаа. Кюшү арал бол бас одоо 4 том арлын нэг. За тэгээд ийшээгээ бол Шикоку арал байх шиг байна. За тэгээ энэ Хоншү арал, Кюшү арал, Шикоку арлын дунд бол одоо бидний өмнө энэ харагдж байгаа Сето Найкай гэж, Сетогийн дотоод тэнгис гэж нэрлэдэг. Сето Найкай одоо харагдж байна. Энэ Сетогийн одоо дотоод тэнгист бол бас олон тооны арлууд бол байгаа. За одоо бид нар харж байна энэ яг бидний өмнө бол нэг арай нэг жижигдүү арал ингээ шоогоод гарцсан. Тэгээ дүүрэн оймот. За тэнд бол хүн одоо оршин сууж амьдардаг бололтоо. За цаах нь бол нэлээд том арал. За тэн дээр бол бас одоо харагдахгүй байна. Гэтэл зүүн талд нь арал байна. Зүүн талынх нь эргээр за хот суурин харагдж байна. Тэнд бол одоо хүмүүс одоо амьдардаг байх. За тэгвэл энэ бол миний ойлгосноор одоо Кюшү арлын үргэлжлэл байж ч магадгүй цаагаараа бас далаагаар тусгаарлагдаад арал болж ич магадгүй. За тэгээд доошоогоо буюу одоо цаашаага
үргэлжлээд их олон арлууд харагдаж байна. Тэрний цаана бол одоо Кюшу арал байгаа. За ингээд энэ баруун тал руу одоо миний зогсож байгаа талаар зүүн гар тал руу бол бас ингээд олон жижиг арлууд байгаа. Тэгээ явсаар байгаа цаа талдаа бол би ойлгохдоо тэр Хоншү арлыг Шикоку аралтай холбогдсон Сетоо хашаа гэж маш том гүүр байдаг. Тэр гүүрээр одоо өнөөдөр чинь бид нар 14, нөгөөдөр үе 16-нд бид нар Хоншү арлын хэсгээсээ талаасаа Окаяма мужаас одоо машинаар ингэж явах юм байна. Тэгэхээр энэ Сето Найкай буюу одоо миний ард харагдаж байгаа Сетогийн дотоод далаагаар бол бид нар дахиад явна. Гэхдээ дээгүүр нь машинаар явах болно. Тий. Нэг иймэрхүү тайлбарыг хийгээж бодож байна. Тэгээ одоо бол цаг агаар бол тэнгэр бол маш сайхан байна. Одоо тэнгэрт бол бараг одоо бүртгэгч үүдгөө гэж бид нар ярьдаг да тийм ээ. За тэгээд одоо энэ хавьд бол ингээд ялаа одоо шумуу ч юм уу нэг жижигхэн царцаа ч юм уу ингээд нисээд ингээд хүний гар хүрээд энэ хавийг бүгдийг нэгээд засцсан мөртлөө яг одоо агаар тэгээ энэ мод одоо маш олон төрлийн мод байна. Шилмүс моднууд, нарс одоо гацуур мацуур за тэгээ тэр манай одоо уляаста төстөө янз бүрийн моднууд. За тэгээ түрүүн би хэллээ энэ царцаа энэ жижигхэн энэ шумуул маягийн нисээд нэг тийм онгон байгаль маягийн харагдаж байна. Тэгээ далаа бол одоо их сайхан харагдаж байна. Цэнгэртэй, хөхрөөд одоо давлгаа байхгүй. Одоо салхи байхгүй. За ер нь бол энэ удаа бид нар бас их азтай явж байна. За тэр Окинава арал дээр явж байхад бас манай танил багш нар хэлжсэн тайр бас их азтай байна. Ойрд бол ер нь бол тайфун их ирж байгаа, хүчтэй салхи их ирж байгаа, бороо их орж байгаа. Та нарыг ирэх үед бол тэнгэр бол их сайхан байлаа гэж. Одоо яг тийм цаг агаар энд бол бас байж байна. Одоо ингээд далаа харахад бол ердөөсөө давлгаас юм байхгүй. Цэнгэртэй хөхрөөд их сайхан тайван намуу ийм амгалан уур амьсгал одоо энд ноёлж байна. Тэгээд одоо бид аялал маань их сайхан болж байна. Ерөнхийдөө аялал төгсгөл тийшээгээ ойртож байна. Энэ аяллыг одоо ийм сайхан болгож зохион байгуулахад бидэнд одоо тусалж бидний аяллыг зохион байгуулж өгсөн HIS Mongolia компани. За энэ аяллыг бол бас ингэж олон дахин аяллыг зохион байгуулах ажил ийм боломжийг гаргаж өгсөн UBS телевизийн удирдлага уран бүтээлч хамт олондоо за одоо надтай хамт явж байгаа зураглаач Фунцэг за аялагч Төмөрбаатар битээр бол одоо чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Тэгээд үндсэндээ одоо 2010 оноос хойш эхэлсэн аялал маань ингээд одоо 3-7 хоног үргэлж явах болгонд бид нар одоо хамгийн багадаа богиндоо 2-7 хоног одоо ихэнхдээ 3-7 хоног аялж ирсэн. Ийм аяллаа ийм хэмжээний аялал маань ингээд ер нь дуусж байгаа. Зүгээр дараа нь бол тодорхой чиглэлээр ч юм уу тодорхой үйл явдал зориулж бас аялал хийж магадгүй. Гэхдээ ер нь одоо урт болоод богино хэмжээний аяллаа ингээ оролцуулаад тоолох юм бол энэ удаагийн аялал маань 8 дахь удаагийн аялал болж байгаа. Тэгээд энэ аялал маань бол маш сайхан болж байна. Одоо энд бол би одоо байгаль амар их сайхан чимээг өхөн. Тэгээ одоо энэ Японч нь хүн ам ихтэй хаашаач утсан зүгээр чимээ шуугаантай. Тэгээ ийм сайхан газар бид нар ингээд ирчгээд ингээ аялаа үргэлжлүүлж байна.花として咲かせてあげたい